За үзэгчтэй монголчилноо гэж болонд байна. Одоо Монголын үндэсний их сургуулийн оюутан залуучуудын хийсэн 100% цахилгаан машин хийсэн лаборатори дээр бидхүү ирсэн байна. За сайн байна уу? Та өөрийгөө танилцуулах уу? За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэдээг хүргэе. Миний Монголын үндэсний сургуулийн өдөр курсын оюутан Түмний өрлөдөг наваг. Ингээд 2018 оны төгс ах нарын ингээд зохион бүтээсэн Бартаа замын загварын машин ингээд бид нар ингээд далгахтаа гарахынхаа хугацаанд ингээд зохион бүтээ ингээд өгтөн чадлын жоох ингээд сайжруулах маягаар ингээд далгахын хугацаанд ингээд явж байна. Үйл явц нь одоо ингээд явж байгаа. Оффроуд загварын машин шүү дээ, тийм ээ? Оффроуд загварын Бартаа замын уулын машин гэсэн үг. Энэ машин анх 18 онд эхэлсэн. Бүтээгдэд ерөнхий загваруудаас гарцаасан. Энэ машин дээр юу дутуу байсан, юу хийгдэггүй байсан, ямар дутагдлууд байдаг байсан гэхээр ерөөсөө энэ машин 20-30 км цагийн хурдтай байдаг байсан. Нэг цаг цэнгэлчээд цаг 30 минут явах чадaltaй. Ойлгохтой яадаг байсан. Тэгээд эдгээр дээр бид нар одоо дадлахын хугацаанд хийх юмнууд өөрснийхөө юу хийх гэж бодсон те тэр бүх юмнуудаа хийя гэж ярилцсан. Тэгээд хамгийн түрүүнд энэ машин дээр Бартаа төрлийн машин гэдэг болохоор илүү тийм хамгаалт сайтай байдаг. Төмөр, эндэн дуулан зохион хадна. Тэгэхээр бид нар энэ шаврын хаалт, уртын хамар, уртын одоо энэ дээр ингэж хамгаалтын тормоор тавьж өгнө. Яа за. Тиймэрхүү юмнуудаас их урдаар эхлээд бид нар гадна талынхаа загваруудыг гаргаж эхэлсэн. Одоо бидний хийх ёстой юмнууд бол ерөнхий мотор бол бид нар солихгүй гэж байгаа. Моторын хүч бол бид нар хангалттай гэж үзээд бид нар 12 вольттой аккумулятораас өсгөгч моторынхоо тэжээлийг хангах юуг монтажийг гаргаж өгнө. Ерөнхий энэ машины тоормоз болон кардан, гар карда эднэр бол ерөнхий асуудалгүй ажиллаж байгаа. Тогонд одоо залгаад 220 вольтоор ажиллаад байна. Өөр тогон залахгүйгээр цахилгаанаар яаж ажиллах вэ? Тийм, аккумулятор ерөөсөө 12 вольт энгийн машин тайлхан аккумулятораа тэнгууд аккумулятораас өсгөгч гэдэг нэг юм тавьж өгнө. Өсгөгчөөсөө гаргаадсан хэрэглэгч рүүгээ явна. Зөвхөн мотор руугаа. Аккумулятороо юугаар цэнэглээд байгаа? Аккумулятор бол бид нар зүгээр нараар л өөрснөө зүгээр ингээ явгаар яаж байгаа. Энгийн унаа явж байгаа тохиолдолд бид нар ярилцаад нарны самбар зориулж өгье. Тиймэрхүү байдлаас шийдэж өгч байгаа. Одоо зүгээр тогоор аккумулятороо цэнэглээд тийм ээ. Тэгээд тэр цэнэглэсэн аккумулятор батарейгаараа л цаг гарan яваад байгаа юм байна шүү дээ. Тийм, ер нь бол тиймэрхүү явж байгаа. Тэгэхээр одоо энийг сайжруулна, монтажийн солино гэсэн байдлаар бид нар өөрөө нарны панел хийх гэдэг нь гэсэн үг. Одоо тийм тэгж давхар хийлнэ гэж үзэж байгаа. Яг гоо тэгэнгүүт энэгээр цэнэглээд төвшөө бас нэг удаан явах найдар бол байхгүй л дээ. Гэхдээ яг нэг цаг хугацааны асуудал бол илүү явж өгнө шүү. Хугацаа илүү явж өгнө. Тэгэхээр аккумулятор ерөнхий суусан тохиолдолд аваад дахиад 200 ордоо цэнэглэж өгнө. Тэгэнгүүтээ ерөнхий тавиад явахад цагийн хугацааг ихсэхийн тулд бид нар нарны самбар юуг цэнэглэл давхар цэнэглэж өгье гэж яасан. Нараар хэрвээ одоо ингэ цэнэглэлдэг болчих юм бол ер нь мөнхийн хөдөлгүүр гэсэн үг юм байна шүү дээ. Ямар ч 220 дахиад цэнэглэхгүй нарнаас энерги аваад дахиад ингэ гэсэн үг юм. Тийм ер нь байж болно. Ерөнхий юу. Гэхдээ арай нэг хүчин чадлын цаг хугацааны яваар арай бас болохгүй байгаа. Одоо энэ цахилгаан мотор энэ төр нь ганц нэг явахаа ингэ л гаднаас болохоос биш ер нь бусдын бол манай залуучууд өөрсдөө л хийгээд байгаа юм байна шүү дээ. Тийм ерөнхий загваруудыг бол бүгдийн шинээр гаргасан. 18 онд бол ах нар ерөнхий өгнүүдийг бүгдийг хийсэн байсан. Тэгээд тэндээс бол нэг жил гэдэг энэ жил хүмүүст үзүүлэх монтаж, ерөөсөө энэ машин явдаг. Ерөөсөө л нэг энэ машин явдаг л гэсэн байдлаар үзүүлдэг. Ерөөсөө нэг хэрэглээнд яг хүн шаардлагатай юу нэг шаардлагатай нь юу юм гэдэг байдлаас ерөөсөө нэг тийм зохиомжлог байсан. Одоо тэр сул талуудыг нь бид нэр дадлахын хугацаанд хийж байгаа. Өөрснийхөө зорилгоор яг юу гэж бодож байгаа юм те 10 хэдэн залуучууд нийлээд би энийг ингэж хиймээр байна гэсэн бодлоо хэлнэ. Тэгээ нөгөө хүүхдүүд хоорондоо ярилцаад үндсэндээс нь яг иймэрхүү юу босгоё л гэсэн. Өмнө нь бол явж исэн. Гэхдээ удахгүй энэ бүхнийгээ сайжруулад ирэхээр удахгүй явах юм байна шүү дээ. Явна. Зүгээр ингэ явж байсан. Бид нар монтажны асуудал хүчин чадлын юуг нэмэгдүүлэхэд бүх юмнуудыг нь аваа хийсэн байгаа. Өөрснийхөө зурсан схемийн дагуу одоо дахиад өөрөөр хийх гэж байгаа. Одоо нэг седан талтай орно. Седан талтай. Тийм. Седан талтай орно. Нэг бага хувийн джип маягийн л харагдаад байна шүү дээ. Ер нь бол тийм. Лада энэ шиг. Ер нь. За, техник үзүүлэлтийн танилцуулбал яах вэ? За, техник үзүүлэлт нь болохоор ганцхан хойд хоёр хөтлөгчтэй. Хойд дээр хөтлөн тэгээд бүрэн цахилгаан. Тэр яг ажиллах зарчим нь болохоор манайх энэ дээвэр дээр одоо ингээд нарны зай хороогаар
сурлуулсан байгаа. Тэгээд одоо капотын дэлгэж үзүүлвэл за энэ болохоор одоо цэнэглэгч. Энэ болохоор заавар байгаа. Тэнгүүдлээ энэ нь болохоор нарны заагаансаа нөгөө хүчлээ аваад битрага цэнэглэснээр энэ болохоор одоо ингэ мөнгөлийн хөдөлгөөр болно л гэсэн. Энэ бол нартай тохиолдолд бол хаанч явж иж болно. Тийм. Тэгээс энэ наргууд үйлдэлтэй жоохон бараа өдөр авах юм бол энэ нь болохоор өөрөө хураас нь цэнэгээр явчих болно гэсэн. Хураас нь цэнэгээр. Тийм. Энэ нь болохоор дээд хорд нь 30-40 км/цаг ордтой байна. 30-40 км. Бүрэн цэнэгээ хураахад одоо хэдэн километр явна гэсэн үг вэ? За одоо ингэж энэ машин болохоор явж явах нөхцөлтөө бүтэн цэнэгээ хураахтаа одоо 30-40 км/цагийн ортой явж байгаа учраас за цаг гарan 2 цагийн дотор бүрэн цэнэг авна гэсэн. Одоо энэ ганц нэг явах хэд ангиудын л гаднаас болохоос бусдын бол манай залуучууд өөрсдөө л хийсэн тийм. Монголчуудын бүгдийн өөрсдөө хийсэн. автомашин шүү дээ тийм. Одоо энэ торонц тэр наклаад одоо юу гэдэг юм? Яг одоо нөгөө нэг засвар үйлчлэгэнд шаардлагатай байгаа. Жишээлбэл одоо нэг моторын тосмос юу ч хэрэггүй шүү дээ. Юу ч хэрэггүй. Тийм. За тэр нь болохоор одоо наклаад явах үед анги гар, ном, дуу тэгэл юу нь бол өөр яаслаадах юм байхгүй. Юу нь бол солигдох хэдүүд нь болохоор наклаад, дуу, ном явах үед анги. Тэднээс солигдно гэсэн үг. Тийм шүү дээ. Энд чи одоо нөгөө бензин биш, дизель биш, ямар нэгэн моторын тосмос бол юу ч хийхгүй гэсэн үг шүү дээ. Одоо тэгээд энэ тэргээ одоо асаа гэхээр сайжруулалт явж байгаа цахилгаан дээрээ бас жоохон асуудалтай байгаа учраас одоохонд бол асахгүй байгаа юм шүү дээ. Та бүхний ер нь дараагийн зорилго ер нь ямар зорилготой вэ? Одоо дараагийн зорилго нь бол одоо Монголын Tesla л юм аа. Тийм бодлоо байна. Тийм бодлоо. За та бүхэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та нартай ажлын өндөр амжилт хүсье. За энэ цахилгаанаар ажилладаг XK харагдаж байгаа шиг байна те. Энэ машины гадлахаар та дэлгэрүү мэдээлэл өгөх үү? За энэ XK нь болохоор цахилгаан мотортой. Энийг болохоор мод буцөөг тэгээд зүлэг газар тариаланд ашиглахад зориулж хийж байгаа. Тэгээд одоо энэ цахилгаан моторон дээр нэмж аккумулятор суулгаж өгч аккумулятороо нарны цэнэгээр цэнэгэлдэг болгож нэмж тоноглож байгаа. Энэ XK болохоор 2018 оноос өмнөх төгсөгчд хийгээд одоо бид нар үргэлжлүүлээд нэмж тоноглож байгаа. Тийм XK байгаа. За зарчмыг танилцуулах уу? 380 цахилгаан мотороос одоо ийшээ юугаа энэчнээс одоо гидрээс хороод гидрээс хувирлагч руугаа ингээд шанаг болон зүүрүүгээ одоо ингээд гидрээс хорж ажилладаг байгаа. Тийм тэгээд энэ болохоор одоо энэ тал тавьж байгаа мотор нь болохоор энийг одоо эргэхийн мотор нь энийг тусдан цаана асаагаад эргэхдээ 180 градусд эргэнэ. 180 градусд эргэхдээ тусдан цаана ажиллаж болно гэсэн энэ мотороос авах авахгүйгаараа. Тийм байгаа. Тийм хий хувирлагч одоо энэчнээс гидрээс хороод хий хувирлагч нь энэчнээс гидр хувирлагч руугаа ингэж салаад ийшээ ингээд одоо гидрийнхаа шалаак руугаа гидрүүдийг гүйлгэнэ гэсэн. Тийм. Энэ одоо тог эдэлт мэдлэлт ямар байна? Тог эдэлтийн одоогор бид нар цагт хичнээн байл тог эдэлтийн ерөнхийдөө тооцоож амжаагүй байгаа. Тоггүй газар ерөнхийдөө аккумулятороор ингээд аккумулятороо цэнэглээд ажилтдаг болгоход боломжтой болгож өгөх гэж зорж байгаа. За одоо бид нар аккумулятор суулгаад энэ дээр нарны панел суулгаж өгөөд энийг заавал тогоор биш зүгээр аккумуляторыг цэнэглээд хөдөө орон нутагт тоггүй газар ашигладаг болгох боломжтой болгож өгч байгаа. Нарныхаа панелыг энэ дээр хэсэгт нь сүйдвэрч маягаар хийж өгөөд энэ XK-г жолоодж байгаа хүндээ нарны туяаг хамгаалах сүйдвэрч маягийн юм гаргаж өгч байгаа энэ дээр. Тийм байгаа. Тэгээ аккумулятор тавьж өгнө шүү дээ. Тэгээ аккумулятор тавьж өгөөд нарны панелаас аккумуляторыг цэнэглэдэг шууд тийм болгож өгөх байгаа. Тэгээд энийг ерөөдөө газар тариаланд хүмүүс ашиглахад айгүй ерөөдөө боломжтой болгож ерөөдөө янзалж газар тариаланд нэвтрүүлэхийг бодно гэж байгаа. Та бүхний зорилго тийм байна. Тийм байгаа. За ингээд Монгол залуучууд маань хийдэг юм байна, чаддаг юм байна. Бид одоо үзлээ харлаа. Та бүхэнд өшөө их ажлын амжилт хүсье. За өшөө гоё юм болгоорой. Техник. За баярлалаа.